За өглөөний мэнд сайхан амарч цаасан. За өглөөний мэнд. Сайн байна уу? Өглөөний мэнд. Баярлалаа. Барилга аваад зочлон ирсэн зочдтой танилцуулъя. За студид маань за гэрлэх өсөлтийн ордны ёслол үйлчилгээний менежер Амгалан, за мөн Монголын хөрмийн үйлчилгээ эрхлэгчтэй нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Мөнх баяр, за брэнд бижа группийн гүйцэтгэх захирал Батөгшин нар ирсэн байгаа. За хажуу сууж байгаа Амгалан хчүүл яг намайг 10 онд хурмаа хийж байхад энэ сайхан эмэгтэй тэр одоо хөрмийн үйл ажиллагаа маань удирдан явуулж ирсэн. Таныг харахад бас их сайхан байна. Баярлаа. За та хэдэн маань ажил сайн байна уу? Маш том ажил бас өрнжих шиг байна тийм ээ. Том ажил төлөвлөд тэрийг одоо хийх гээл зориул явцгааж байна. Аа. За хамгийн түрүүнд бас нэг юм багахан хэмжээний статистик хэлбэл ер нь жилийн дөрөв үлрэл ерөөсөө ингээл хурим найр бол болж л байгаа хэ. Гэхдээ илүү төлхөө намар болоод идэг. Намар ер нь ойролцоогоор хичнээн хурим болдог болоо. Ер нь бол манай гэрлэслийн урд бол жилдээ нэг 1000 орчим хурим зохион байгуулдаг. За түүний нэг 70 орчим хувь нь бол 100 намрын улиралд болно. Гэхдээ бол жилийн дөрөв улирал бол үе таалга бол нээлттэй. Хурим одоо хэдийд ч ихэд бэлэн зарим хосууд маань нөгөө нэг манай гэрлэслийн урданд хурмаа хийчээд өөрийнхөө нутагтаа одоо морин цагт очино гэдэг өөрийн одоо 5 цагт ч юм уу 6 цагт ёслоо хийгээд явах тохиолдолч байна. Шүн хийчээд өглөө тэр нутагтаа очино гэдэг тийм тохиолдол байхад өдрийн одоо 24 цагийн хэдэд одоо хүсэн тэр удаа хүсэн цагт манай үе таалга бол нээлттэй байдаг. Ерөнхийдөө бол монголчууд маань уламжлалаа дагаад 100 одоо намрын дэлгэр цагт одоо хурмаа хийх тохиолдол нь их байдаг. Тийм учраас манай ордны нэг 70 орчим хувь ерөнхийдөө бол 100 намар болдог та. За та хэд маань экспого буюу үзэсгэлэнгээд дахин одоо зохион байгуулагдах гэж байна тийм ээ. Жил болгон зохион байгуулах. За ковидын үеэр нэг ганц нэг завсарлсан болоо түүнээс биш бол байнга хийдэг шүү дээ тийм ээ. Тий. Ковидын 2 жилийн нэгэнд нь завсарлсан, нэгэнд нь бас арай гайгүй харьцангуй юм нээлттэйс учраас хийжсэн 20 онд. 2017 оноос эхлээд яг бие дааж өөрсдөө зохион байгуулж ирсэн. Энэ жил 7 дахь жилдээ одоо зохион байгуулах гэж байгаа. Гол онцлог энэ жилийн үед. Энэ жилийн онцлог бол бид нар өмнө нь бол нөгөө нэг ресторанд одоо зохион байгуулагдаад зөвхөн тухайн ресторанд одоо илүү давуу талтай ч юм уу юм одоо гадуур бас олон үйлчлэнгүүд болж байна. Тэд нар маань нэг иймэрхүү нөгөө цомхон хүрээнд хийжсэн бол энэ жилийн үед одоо бүх ресторан, бүх зохион байгуулалтын компани ер нь бүгд нээлттэй оролцоод тэндээс одоо үйлчлүүлэгчид маань хосууд маань яг өөрсдийнхөө сонгосон үйлчлэгийг ирж одоо сонирхож авах те бүгд одоо бие шилдэг манайх мундаг гэдэг ингээд рекламж байгаа тэр бүгд дээр очиод яг харьцуултыг одоо жигд хийх шудраг тэгш байдлыг одоо олгож өгч байгаа юм хамгийн том үсгэлэн. За бас гадны студ оролцох ирж оролцсон. За энэ одоо шугамаараа бас цаашдаа олон улсын үсгэлэн болгох бас юм сонирхолтой мэт байгаа. Тэгээд UJ Arena одоо нөгөө лиг болоод маш том юм заланд одоо зохион болгож 70 гаруй байгууллага одоо урдны 7 жилийн хугацаанд Монголд ер нь юм маш олон байгууллага оролцож ирсэн тийм үсгэлэн байхгүй. За тэгээд энэ жилийнх бол өнгөрсөн жилээс эхлээд одоо бас дөрвөн сэдвээр яг хурмаа хэрхэн төлөвлөх вэ? Хурмын тренд гэдэг юм дөрвөн сэдвээр яг энэ чиглэлээр ажиллаж байгаа 16 мэргэжилтэн юм хилцүүлэг өрнүүлжсэн. Энэ жил бас яг тэр маань давтагтаад явна. Тэгээд урлаг соёлын тоглолт, загварын шоу гэдэг маш том юм entertainment одоо хэмжээ болно. Тэгэхээр ер нь ингээд хосуудыг анзаараад харахаар бүх зүйлүүдээ их гоё мэдээж эн чинь амьдрал тохиох хамгийн чухал хэсэг байгаа шүү дээ. Энэ болгоныг бас их гоё болгохын тулд тэгэл таньдаг одоо хормоо ээжсэн туршлагатай хүмүүсээс сонсгоос ахуулаад ингэдэг бол энд очихоор хамгийн гол нь бүх зүйлүүдийг бид нар ерөөсөө хуримд байж болох тэр бүх зүйлүүдийг олж харах нь шүү дээ. Тэгэхээр ер нь жоохон деталаад хэлэх юм бол яг юу юуг бид ер нь одоо ингээ залуу хосууд маань те ер нь бол бүхэл насны хүмүүс хооронд хурмаа хийх боломжтой байгаа шүү дээ. Тэгэл эдгээр хүмүүс маань очиод юу юуг яг мэдэж болох бай. Энэ талаар нь одоо яг хурим гэхээр нөгөө хуримчин өөрийн нөгөө шинэ жил чиг шинэ тогтмол болдог ивентээс ондоо хурмын тов тоглогдол нэрээ хурмаа яаж хийх үү гэдэг ийм зүйл гарч ирнэ. Тэгэхээр хамгийн гол зүйл яг одоо энэ хурмын салбартаа мэрэгсэн мэдлэгтэй туршлагатай ийм газар нэг номерт очиж эхлээд энэ ойлголтоо аягүй сайн зэгцтэй авах хэрэгтэй. А тэрний дараа үйлчлэг юмнуудаа сонгож яхад бол маш хялбар бол. А манай энэ зохион байгуулагч байгаад энэ экспо бол ерөөсөө яг тэр боломжийг яг энэ салбартаа туршлагатай гэгдэж байгаа байгууллагуудаа нэгтгээд одоо ч нөгөө цаг хугацаа хамгийн нөгөө үнэтэй шүү дээ. Тэгэхээр нэг доороос тэр олон мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг зөвлөгөөг ингээд авах боломжтой. А тэгээ тэрний дараа бол үйлчлэгээгээ сонгоцсны дараа тухайн байгууллага болгон дээр очиод яг бүр нэг нарийн хвчилсэн төлөвлөгөө юмнуудаа ингээд гаргаад явах боломжийг олгож байгаа.
Хөрмийн үйл ажиллагаа асар том байдаг юм байлээ шүү. Яа, тэр өөрсдөө зохион байгуулалт явах юм бол бүтэнгүй. За тэгээд тэрнээс гадна гэрэл хослын ордон манаас орж ирж байгаа. Тэр үднээс одоо нэг захиалга өгөх тал дээр гэдэг юм уу. Тэгээ энэ жил чинь бас туул ажил гэж байгаа. Туул ажлын онцлогийг тагаас хэлж байгаа. Энэ жил одоо ер нь бол маш гоё зөөлөн жил гарч ирсэн. Гэр бүлүүдэд маш ээлтэй, залуучуудад ээлтэй үзэсгэлэн болгогчтой туул ажил. Тийм учраас энэ жил хормын одоо хормоо хийхээр төлөвлөж байгаа хосууд бол энэ жилийн өнгө аясыг дагаад бас нэлээд байна. Тийм ч учраас манай гэрэл хэслийн ордон бас энэ үзэсгэлэнд одоо энэ мэрэгжлийн чадвартай, дуршлагатай тий хормын үйлчлэгээ үзүүлэн нэлээд олон жилийн туршлагатай энэ байгууллагатай хамтран оролцож байгаа. Энэ үзэсгэлэнгээр бид одоо журамдаас өөрчлөлт оруулсан энэ бүтэн жилийн одоо хормын захиалгыг энэ үзэсгэлэн дээр давнаа. Хосууд маань одоо хүсэж байгаа бол 7 сар, 8 сар тий 10 сар, 11 сар одоо хэдэн сард одоо хормоо хийхээр төлөвлөж ийн хүсэж байна. Тэг өссөн өдөр цагаа бол тэр үзэсгэлэн дээр ирж захиалга өгөх боломжтой байна. Бүхлүүлчих юм биш тий. Нөгөө намрын дунд сарын 17-ны хүлээх одоо шаардлага байна. Тийм бэ тий. Өмнө тэгэхээр яадаг байсан. Өмнө нь бол бид 2 сарын өмнө захиалга авдаг байсан. Одоо жишээлбэл 8 сард хийх бол 6 сарын 1-нд өгөх ч юм уу тий. Одоо бид нэр хосуудынхаа энэ эрэлт хэрэгцээ хүсэлтийг бас харгалзан үзээд ер нь бол эртнээс төлөвлөдөг юм байна. Тийм учраас энэ төлөвлөж байгаа хосуудаас боломж олох хэрэгтэй юм байна. Тэгээд бид одоо захиалга одоо бүх саруудын захиалгыг бол авнаа. Үзэсгэлэн дээр ирэх юм бол одоо хормын ордны бүх үйлчлэгээний талаарх мэдээлэл те ямар өдөр ямар цагт орохыг хүсэж байна. Тэр талаарх мэдээлэл хормын одоо үйлчлэгээ үзүүлдэг байгууллагууд одоо нэгдсэн мэдээллийг нэг дуураас авах боломжтой. Үнэхээр одоо тийм сайхан үзэсгэлэн одоо зохион байгуулах гэж байна. Та хэдийн маань хувьд бол олон жилийн басны туршлагатай учраас нийт ер нь ингээ хосуудыг харж байхад хосууд ер нь хамгийн түрүүнд юу хүсдэг вэ? Одоо бас сүүлийн үед ингээ чиг хандлага бас өөрчлөгдөд нь тий. Видео контентууд бас нэлээд хөгжсөн учраас маш гоё мэрэгжлийн төвчний бас одоо дурсамжуудыг үлдээх сонирхолтой болсон байна. Энэ талаас тий. Энэ дээр одоо бас яг үсгэлэн хийж байгаагийн гол шалтгаан нь яг энэ одоо хормын үзэсгэлэн гэлтгүй ер нь үзэсгэлэн болвол ингээд за бараа бүтээгдэхүүнээ тавиад тэндээс нэг орлого олох юм уу жоох юм нэг сэтгүүтэй байдаг штэ. Бидний зорж байгаа үзэсгэлэнгийн зорилго бол маш их мэдээллийг хүмүүст өгөө гэж. Маш их мэдээлэл хүмүүст өгөө. Хүн одоо жишээ нь яг хормоо ихтэй найзаасаа ч юм уу хин нэгнээс асуугаад ам дамжсан яриагаар ингээд те тэднийх тийм эднийх юм гэсэн гэдэг юм уу. За магадгүй ч нэг өөрсөлтөө байгаа зарим нэгээ харлуулах юм гэх юм байна. Энэ бүгдийг очиод яг танах яг ямар газар юм бэ? Ямар үйлчлэг үзүүлэлт юу хийж ийсэн гэдгийг ингээд үзэх юм боломжтой. Анх одоо бид нар брэнд одоо манай байгуулагдаад бол нэг 10 жил болж байна. Анх бол бид нэр гадны юмыг үзээд ямар гоё юм бэ энэ ингээд ингэжсэн бол өнөөдөр бид нэр саяхан бас олон улсын үзэсгэлэнд оролцоод ирсэн. Ингээд үзэхэд бол магадгүй Монголын энэ хормын одоо салбар бол олон улсын хэмжээнд нэлээд өндөрт очсон байна. Чимэглэл, за тэр зураг авалт, видео бичлэг, контент. Энэ дэр бид нөгөө хосуудад юуг илүү одоо санал болгодог вэ гэдэг дээр бид нэг зүйлийг юм ярьж байгаа. Өмнө нь бол бид нөгөө эргээд ингээд ботход өвчлөлтэй юм шиг дурсамжтай юм шиг хаатан шиг хувцсан өмсөөл илүү бид нэг юм сүрлэг хийхийг зорддог байсан тийм ээ. Маш их одоо ингээл чимэглэлийн ундаа илүү их ингээл бид нар одоо бол агуулга руугаа илүү анхаараа гэж байна. Тэгээ агуулга руугаа эргээд гоё дурсахт нь юунд илүү үнцэнтэй байх энэ дээр илүү анхаараа маш их мөнгө зарж юм уу маш их тийм одоо хүч хийж ингэж хийснээр гоё биш. Зарим нэг хүнд бол тэр нь илүү баг. Гэхдээ ер нь бол хүнд яг үлдэх юм бол хамгийн гоё дурсамж, үр хөвгтөө одоо ярих зүйл бол тэр агуулга нь учраас тэндээ их анхаараа байл гэж байна. Тийм байна, тийм. Хос олгон өөр зүйл хүсдэг байх та тий. Тий. Одоо ингээд яг нөгөө яг зөв одоо яг хүний амьдрал ганц тохиолдох мөрөөдлийнх нь өдөр шүү дээ. Тэгээд хос болгон гоё сайхан гоё юм нөгөө фантаз мөрөөдлөөдтэй явж идэг. Тэр нь яг нөгөө хөрсөн дээрээ буухгүй гэж байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө мэрэгжлийн туршлагатай гэж байгаа хүмүүс маань тэрийг гоё бодит болгох те. Тэгээд нөгөө гол зүйл саяны манай үлдэгчлэн одоо бол хэлбэр ш агуулга тал руугаа чиг хандлага ер нь явцсан. Тэгэхээр дараа нь тэр хурмынхаа өдөр аав ээжтэй ч юм уу ахмад настай хүмүүстэй бие биендээ ямар гоё дурсамж үлдээх вэ? Тэр агуулгыг хөтөлбөрт нь гоё шингээж өгөх. Тэгээд дээрээс нь адглаад бүр тэр дуучдын дуулагдах дууны утга агуулгыг хүртэл гоё хослуулгач гэдэг юм. Ингээд нөгөө нарийн нандин хосволгоны хүсэлд нийцүүлж тэр нөгөө хөтөлбөр найруулга төлөвлөлтүүдийг ингээд дэгэлдэг. Тэгэхээр энэ агуулга тал руугаа ингээд юмнуудаа яахын тулд өөрсдөө эхлээд гоё хүсснээр гоё мөрөөд тийм. Тэр мөрөөдлөд өгвөл яаж гоё хурмынхаа өдөр биелэл болох уу гэдэг дээр ямар байгууллага хандах вэ? Тэгээд хурмынхаа өдөр хэрвээ нэгэнтэл мэрэгжлийн гэж байгаа газар үйлчлэгээ даатгсан бол өөрсдөө зүгээр гоё баярлалаа. Тэр цаг минут болгоныхаа аз жаргалыг мэдрээл гэдэг гол зүйлийг бас хэлээ. Харин тийм шүү тий. Энэ заавал сайн өдөр гэхээс илүү тухайн хосуудын сайн өдөр гэдэг
мэддэг бас ч тийм шүү дээ. Тийм. Ер нь бол одоо заавал одоо энэ намрын 7 сарын шинэ 17 л одоо сайн өдөр гэж туйлшрах шаардлага байхгүй. Ягаад гэвэл хүн болгоны төрсөн өдөр цаг өөр байдаг тий. Гарсан жил нь өөр байдаг. Тэгэхээр өөрсдийнхөө одоо сайн цагт, сайн жилд эсвэл өөрсдийнхөө боломжтой цаг завд одоо хизээ боломжтой ах トゥ нар нь одоо энэ үед бүгд цугларсан байх боломж цагийг одоо бас сонгон гэрэл хэслээ хийх нь хамгийн бас зөвөө гэж бодож ин сүүлийн үед бол залуучууд манаас яг энэ чиг хандлага руу бол нэлээд явсан өөрсдийнхөө сайн өдөр, сайн цагт эсвэл одоо өөрсдийн хамгийн одоо төлөвлөсөн төлөвлөгөөнд нь тусгасаа одоо сайн өдөр, сайн цагт одоо гэрэл хэслээ хийж байгаа. Ер нь бол гэрлэх ёслол хурим гэдэг чинь бол хүний амьдрал тохиолдох хамгийн нандин одоо хизээч мартагдчихгүй юм алтан хүч байдаг байхгүй хүн одоо ер нь бол дурсамжаар хөглөгдөж амьдрдаг одоо хүмүүс шүү дээ. Тэгээд тэр одоо тэчнэн жилийн өмнө бит хоёрын хурим тэгж байж үлээ. Тэгсэн чинь тэгсэн шүү. Тим дуучин дуусан шүү. Миний даашин заяа гоё ясаа чи шатаар одоо ингэж намайг суудаж алхахтаа намайг ингэж гоё харж үлээч гэдэг юм уу те. Энэ одоо түүхэн бол хизээч мартагддаггүй. Тэгээ өөрсөндөө яг гоё тийм нандин дурсамжийг бий болгох юм төлөө одоо энэ гэрэл хэслээ хийдэг. А гэрүүл болсноо хүн бол иргэнийхээ бүртгэлд одоо гэрүүл боллоогоо батлуулж байгаа хэдий ч түмэндээ ах トゥ дээ бид хоёр одоо нөхөр ихнэр боллоо гэдгийг энэ гэрлэх ёслол энэ хурим найрын одоо юугаар одоо түмэнд зарладаг байхгүй. Тэгэхээр хүн бол өөртөө одоо тийм гоё нандин дурсамжийг бий болгож одоо гэрэл хэслээ хийгээрэй гэхээр энэ да. Харин тийм. Та бас их гоё бас мэдээлэлч өгөхөнд өглөө. Ер нь бас жоохон туйлшрах гаддаг талтай байдаг тий. Тэр тэгэхээр ер нь бол өөрсдийнхээ бас тэр боломж цаг хугацаагаа их сайхан төлөвлөж байгаад одоо яг үзэсгэлэнгийн хугацааг зарлая тий. Хугацааг нь зарлаад өгөх юм бол илүү тэнд очихдаа өөрөөсөө бас төлөвлөгөөтэй очвол зүгээр ах тий. Тэгээ одоо бол хүмүүс нөгөө шууд шийдэл сарын дараа хурмаа яадаг ч юм уу энэ бол болсон. Хүмүүс 2-3 жилийн өмнөөс төлөвлөж байгаа. Тийм учраас нөгөө үсгэлэнд хосууд маань эрэхтэй бас энэ жил хурмаа ихээс гадна ойрын жилүүд хурмаа их хосууд ирдэг. Тэгээ бид нэр 5 сарын 6-7-нд UG Arena-д зохион байгуулж байгаа. За үсгэлэнээр бол одоо яг UG Arena-гийн гадна талбайд ховор чамин юм нөгөө машины үсгэлэн гарна хурмандаа холигддог. За дотор ороод ирэхээр 70 гаруй мэргэжлийн байгууллагуудын үсгэлэнгүүд, за урлагийн тоглолт, загварын шоу, түрүүний хэлсэн ингээд бүх зүйлүүд ингээд байна. 2 өдрийн турш. Тэгээ хамгийн гол нь бид нар 17 онд хамгийн анх зохион байгуулахдаа 40 сая төгрөгийн эзэвтэй хурмын атсан тодруулаад нэг хүний хурмыг үнэлбэргүй хийжсэн. Тэр тэгээд нөгөө тухайд юм сэсаслал ингээд тэрнээс хойш бид нар за нэг хүнийг баярлуулснаас энэ бүх үйлчлэгийг нөгөө олон хүнд бэлэг болох юм байна гэх. Тэгээ энэ дэр орж байгаа даашин заа бэлгэлдэг, тортоо бэлгэлдэг, тэгээ чимэглэгээд бүгд одоо нэг бэлэг өгдөг. 70 гаруй байгууллага маань бүгдээрээ нэг бэлгийг ингээд 2 өдрийн турш хосуудаа өгнө. Энд манаас хосууд маш их дуртай байдаг тий. Яа гоё тий. 5 сарын 6-7 гэдэг чинь хагас сая өдөр гарч байгаа юм байна. 5 сар гараад ирэхээр сайхан дулаахан болчихсон байх юм байна. Нэг дороос одоо бүх хурмын мэдээллийг авах боломж одоо хосуудад олдож шít. Би ямар ресторан сонгох уу? Би одоо ямар чимэглэлийг авах уу те? Ямар зурагчнаар, ямар одоо видео бичлэгээр ингээ хурмынхаа одоо видеог хийх үү гэдгийг тэр дотор одоо нэг дороос бүгдийг сонгох боломжтой. Хосуудад одоо тийм гоё нээлттэй те? Цаг завын одоо хөнгөвчлсөн сайхан үзэсгэлэн болох гэж байна. Энэ үзэсгэлэн ч гэсэн манай гэрэл хэслийн ордон бас 2 хосудаас гэрлэх ёслын үн төлбөргүй хийх боломж олгож байгаа. Тийм. Хоёр адилхан маань тий энэ үзэсгэлэнгээс одоо хурмын хаях одоо гэрэл хэслээ хийх гоё тийм азтан болж одоо гарч ирнэ. Хосууд маань яг гоё тийм хосоор очир. Ер нь ингээ анзаараад тахад манай эмэгтэйчүүд нэлээд ройл өндөртэй байгаад дтгүү. Тий. Юунд яах вэ гэж санаас олсон, зовлсон тий. Ер нь яг хурмаа төлөвлөөд ингээд мэдээлэл зүйлгээ аваад ингээд явж байгаа хүмүүсийн нэг за бараг 99% нэмэгтэй хүн байгаа штэ тий. Хамгийн урд гарчихсан. Тэгэж бас тийм л байсан. Тэгээ нөгөө даашинз тэр чинь 10 хэдэн жилийн өмнө хурмаа хийжсэн. Монголоос гоё даашинз олддгоо. Тэгэл та найзтайгаа төгсөртэй хамт урагшаа явбал. Тэгэж ингээс авнаа гэж хайгаа явжсэн түүх байж. Бид нар бол байгаагаа сайхан өмсөөл те үсээд гээл те. Генерийнхаа гоё нөгөө мөрөөдлийг биелүүлэх нь ер нь эр хүн болгоны бас нэг гоё хүсэл байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүн болгон хурмын цагаан даашинз өмсөж тэр өдрийг гоё ингээд өнгөрүүлэх болгон мөрөөдөлтэй. Энэ дээр бол тоо хамаг одоо бараг 40 эдтэй эгчнэрч хүртэл те. Нөхрүүд нь хүртэл гоё хань ижлээга цагаан даашин зэм нэг өдөр өмсөөгөл гоё мөрөөдлийн биелүүлээч гэдэг юм. Ийм хөрмөч гэсэн бас хийгддэг баг. Ийм олуулаа биш. Богдгоо нэг цөв тооны 30 40 яг гэр бүлийн одоо ахнар махнар ингээд ярьдаг хөтэ би одоо хань ажилтдаг нэг 20 жил маш сайхан ингээд амьдралаа хамтаа босголоо.
бас нэг юм цагаан даашинстай ингээ харчмаар санагдсан юм аа гэх тээ. Хийж амжаагүй бидний үед бол юу тэр манай мантай гэрчлэлийн байсан ордонч дараа мөнгөн хурим 25 жил ханасан осууд мөнгөн хурим хийж байна. 30 жил совдон хурим одоо ингээ бадмаар хурим за тэгээ 50 жил ханасан алтан хурим 60 жил ханасан очир хэдний хурим одоо зохион байгуулж байгаа. Ер нь сүүлийн үед одоо ганц залуу бас гэхгүй одоо зах зээлийн одоо тэр хүнд хэцүү үед залуу байхдаа амжаагүй те. Гэтэл нас нь ингээд одоо 30 40 гараа явцсан байдаг те. За одоо хийвэл одоо яшгөө одоо бид нар ч залуу хүмүүс яаж цагаан даашин зөмсөх ингээд их санаа зовдөг байсан бол эсэргээр залуудаа амжуулаг бол одоо бид нар хурмын их боломжтой байна тий. Энэ хурмын одоо энэ байгууллагыг судлаа тий. Сувдан хурмаа хиймээр байна, мөнгө хурмаа хиймээр байна гэж бас их хандах. Тэр нөгөө хүүхдүүд нь бас санал болгодог, ах дүүнэрээ санал болгодог тий. За тэгэхээр үзэгчтэй 5 дугаар сарын 6 7-ны өдөр UG аренад ийхүү хурмын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Маш том өргөн цар үрээтэй болох нь та хайртай дотны хүмүүстэйгээ аавтайгаа ээжтэйгаа тий бүхэл дотны хүмүүстэйгээ очиод за энэ жил хурмаа их гэж байгаа бол мэдээллүүд авчих нь за бүгдийн сайхан бүглээд буюу та захиалга өгч боломжтой юм байна. За мөн дараа жилүүдэд хийх гэж байгаа тэрхүү хурмынхаа үйл ажиллагааны мэдээлэлээ ч гэсэн нэг дороос авчиж болох юм байна. За маш их баярлалаа. Тууштай ажиллаж байгаа брэнд байж хамт олондоо бас талархал илэрхийлээ. Гэрэл хослын бодлын хамт олондоо маань амжилт хүсье. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. За тэгээ хамгийн гол нь үзэгчтэй яг энэ 5 сарын 6-7-ны өдрөө тий. Яг энэ өдрүүд бас нөгөө мэрэгжлийн байгууллагуудтай хандаад үзүүлээс зүгээр бол гэж бодчих. Тэгэхгүй бол нөгөө би чи 2 удаа гэрч болсон байдیں۔ Тэгээд маш их ачаалттай юм гэлээ. Тэгээд нөгөө хормын нөгөө хосууд маань хүртэл ингээл ачаалттай тий ингээл бүх юм дээр ингээ анхаарал хандуулаад за одоо зураг авалтаас ахуулаад тэр деталь чимэглүүдээс ахуулаад хүмүүс яаж ус ингээ дугтаж авахаас нь ахуулаад тэгээд тэр болгон дээр ингээ санаа зовоол ингээ юм яг ингээд тайзан дээр хосууд гараад тийм төгссөн царайтай тийм. Одоо тэр маань болж юу, энэ маань болж юу. Тэгэхээр эн чинь мэрэгжлийн байгууллагад хандах юм бол та зүгээр ерөөсөө яг энэ гоё дурсамжтай өдрөө гоё жинхэнэ утгаар мэдрэх тэр боломж байна тийм. Сууж байгаа ширээнийхээ ард нам байгаа л ээж автайгаа эмээ өвгтэйгээ тэгээ сууж ах шиг сайхан зүйлүүд байхгүй шүү. Энэ үл яг үнэн шүү. За 10 хэдэн жилийн өмнө л өөртөө жинхэнэ гүдэг байлаа шүү. Басчихгүй л ерөөсөө аль тэрний яв. Доол ингээ сайхан суугаад их хэвээр байгаад идэг тийм. Чи үйл ажиллагаанд гоё оролцоод. Гэтэл өөр зүйл санаа зовоод идэг энэ талтай байдаг. За тэгэхээр та бүхэн маань 5 дугаар сарын 6-7-нд бол яг энэ 20 үзэсгэлэн 2023 дээр бас очиж сонирхож үзээрэй гэж хүсэж байна.